8 дугаар бүлэг. Сүнсийг үгүйсгдэг хүмүүсийн үзэл баримтлал. Эхлээд сүнсийг үгүйсгдэг хүмүүсийн үгийг сонсцоход сүнсний тухай үннийг үргэлжлүүлэн судалцгаая. Библиэд сүнс гэдэг үг 2 утгаар бичигдсэн. Хуучин гэрээний Библиэд ихэвчлэн амьд хүний амийг сүнс гэж бичиж, шинэ гэрээний Библиэд үгсэн хүний сүнсийг яг тэр хэвээр нь сүнс гэж тэмдэглэсэн. Ерөнхийдөө үгсэн хүний сүнсийг сүнс гэж хэлдэг. Харин амьд хүнийг ч сүнс хэмээж болох учир нь амьд хүний дотор сүнс байдагт юм. Харин сүнсийг үгүйсгдэг хүмүүс шинэ гэрээн дэх Есүс болон элч нарын гэрчилсэн сүнсний бүхий л асуудлыг уг үнсээр нь үгүйсгэж байгаа хэрэг. Тэд ердөө бүүдгэр сарны гэрэл доор тэмдэглэсэн хуучин гэрээн дэх сүнсний тухай асуудлыг л судалдаг учраас үнэнд хүрч чадахгүй байгаа юм. Хуучин гэрээний Библиэд сүнсний тухай тэмдэглэл хэдэн зуугаараа байдагч сүнсний эзэн болсон Есүсийн үгс болон Есүсээр заалгаж сурсан элч нарын үгийг голчлон судлах хэрэгтэй. Есүс болон элч нарын баталсан сүнсний асуудлыг энэхүү номонд үргэлжлүүлэн тайлбарласан тул тодорхой судлахыг хүсэж байна. Мөн сүнс байдгийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн баримтлагдаг ишлэлүүд нь шинэ гэрээний Библиэс олдох боломжгүй. Хуучин гэрээний Библиэд л хэдэн ишлэл байдаг. Гэвч уг ишлэлүүдийг сайтар судлаад үзэхэд тэдгээр нь сүнсийг үгүйсгсэн тэмдэглэл биш байдаг. Библиэд ийн альджээ. Дуулал 6-гийн 5. Үгтэл нь таныг үл дурсана. Үхэгсдийн оронд хэн танд талархах вэ? Уг бүлгийн 1-5 дугаар ишлэлийг нухацтай судалж үзвэл үхсний дараа сүнс байхгүй гэсэн утга биш. Аврал авч чадахгүй бол үхэгсдийн оронд хинч бурханд талархаж чадахгүй гэсэн үг юм. Библиэд ийн альджээ. Дуулал 6-гийн 1. Эзэн уураараа намайг бүү зэмлээч, хилэнгээрээ намайг бүү гисгээгэж, сэтгэлийг минь хэлтрүүлээч. Энэрл хайрынхаа учир намайг авраач. Дуулал 115-ийн 17. Үхэгсэд анир чимээгүрүү одогсод эзнийг магтдаггүй. Дараагийнх нь ишлэлд ийн альджээ. Дуулал 115-ийн 18. Харин бид өдгөөгөөс үнэн мөнхөд эзнийг магтана. Эзнийг магтах тун. Дээрх ишлэлүүдийг авч үзвэл аврал авч чадахгүй бол тэр хүн тамаас эзэнд магтаал өргөж чадахгүй гэсэн үг. Өөр нэг ишлэлд ийн альджээ. Дуулал 146-гийн 4. Сүнс нь гарч явах үед тэд газар шороо руу буцдаг. Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг билээ. Уг бүлгийн 1-4 дугаар ишлэлийг уншвал Бурханаас өөр итгэж найдах хинч байхгүй гэсэн үг юм. Энэ дэлхийн эрх мэдэлд нь ноёдож хүртэл үхээд газар дор орвол итгэж найдаж байсан бүх бодол төлөвлөгөө нь тэр өдөр төл мөхнөө гэсэн үг. Библиэд ийн альджээ. Дуулал 146-гийн 3. Ноёдод авралгүй хүний хүүдэж бүү итэг. Сүнс нь гарч явах үед тэд газар шороороо буцдаг. Яг тэр өдөр бодлууд нь мөхдөг билээ. Номлогчийн үгс номонд ийн тэмдэглэжээ. Номлогчийн үгс 9-5. Амьд байгсад нь үхэн гэдгээ мэддэг байтал үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагналж байхгүй. Учир нь тэдний дурсамж мартагджээ. Номлогчийн үгс 9-10. Учир нь чиний очих үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй. Номлогчийн үгс 3-19. Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил. Нэг нь үхтгийн адил, нөгөөх нь ч бас үхэх аж. Үнэн дээр аль нь л ижилхэн ам амьсгаатай. Бүгд нэг л газар руу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна. Дээрх үгсийг шууд утгаар нь авч үзвэл хүн үхвэл сүнсэн шоршгоо болж. Үхсний дараа хүн болон амьтны хувь заяа адилхан хэмээн тайлбарлагдаж байгаач мөн адил номлогчийн үгс номонд тэмдэглэсэн ишлэлийг сайтар судалж үзвэл сүнсний тухай тусад нь ийн тодорхой гэрчилжээ. Номлогчийн үгс 3-21. Хүний ам амьсгаа дээш гарч адгуусны ам амьсгаа газар руу оруулахыг хэн мэдэж байгаа юм бэ? Номлогчийн үгс 12-ийн 7. Тэгээд тоос нь урд байсан газар шороондоо буцаж ам амьсгаа нь үүнийг өгсөн бурхандаа буцхажээ. Нэг гараар тэмдэглэсэн адилхан номлогчийн үгс номонд эсрэг тэсрэг утгатай үг байх боломжгүй. Ингэж эсрэг тэсрэг мэд санагдаж байгаа учир нь
махан биеийн тухай үг ба сүнсний тухай үг салангад тэмдэглэгдсэнд байгаа юм. Йов номонд мөн ийм тэмдэглэжээ. Йов 14:10. Харин хүн гэгч нь үхэж унаад өгнө. Тэрээр дуусна. Тэгээд хаана байдаг вэ? Дээр хишлэлийг нухацтай судал бол махан биеийн тухай үг юм. Йов энэ үгээ мөн хэмээн найдварч, амьлалтын найдварч байхгүй үедээ хэлсэн гэдэг нь илэрхий байна. Уг бүлгийн 7-оос 14-р ишлэл хүртэл үргэлжлүүлэн харвал ийм тэмдэглэжээ. Йов 14:7. Нуран унаад хүн гэгч дахин эс босно. Тэнгэрт үгүй болох хүртэл тэрээр босохгүй. Хэрв хүн өхвөл дахин тэрээр амьлах уу? Йов энэ үгээ амьлалтын найдвар байхгүй үедээ хэлсэн нь тэрээр сүнсний тухай мэдэхгүйгээр хэлсэн гэдгийг нь харуулж байна. Зарим хүн Библиэд тэмдэглэсэн үг бүхэн Бурхны үнэн хүслийг тэр хэвээр нь тэмдэглэсэн гэж боддог. Энэ нь их ташаа ойлголт юм. Библиэд 3 төрлийн үг байдаг. Шинэ хуучин гэрээний Библийн 66 номонд хэдэн зуун хүний хэлсэн үг байдаг. Ариун сүнсний завраар бичсэн үнэн зөв сургаалч бий. Нөгөө талаар Бурхны хүслийг сөрөн эсэргүүцсэн үгч бий. Мөн хүний бодлоор бичсэн буруу үгсч бий. Тиймд бид Библийн ишлэл нэг бүрийн өмнөх хойд хагуулгыг нь нухацтай судлаад үнэн зөв утгыг нь олж мэдэх ёстой. Тухайн үед Йовын сайн ойлгоогүй хэлсэн үгч их бий. Түүгээрс зогсохгүй Сатан түүний гэр бүлийнхэнд халдаж сорьсныг Бурхан хийсэн гэж хүртэл бодох үе түүнд байсан. Тиймээс Йов 14:10 болон Йов 17:13-аас 16 дугаар ишлэлд Йов өвчнөдөө шаналж байхдаа гэрт нь эргэж ирсэн 3 найзтайгаа маргаж байх зур буруу үг хэлж байгаа нь гардаг. 3 найзынх нь өгч буруу байсан. Йовын үгч буруу байсан юм. Йовын үг буруу болохыг илчилсэн Елиху ариун сүнсээр хөдөлгөгдөж Бурхны үгийг аван буруу үгээр арсалтсан Йов болон 3 найзыг нь зэмлсэн юм. Бурхнаас зэмлэл хүртээд Йов Бурхны өмнө эмссэн байдаг. Иймд Йов 14:10 болон Йов 17:13-аас 16 дугаар ишлэлийн үг нь махан биеийн тухай үг болохоос сүнсний тухай үг биш юм. Үүнээс гадна Библиэд энэ мэт хүний хэлсэн буруу үг их байдагч энэ удаа үгээ товчлон сүнсний талаарх өөр асуудлыг үргэлжлүүлэн судлая.